Сайн байцгаана уу? Ундрам 131-ийн чаналыг үздэг бүх гоё хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр та бүхэндээ миний алчиг хүүхэд нэвтрүүлгийн 2025 оны 4-р дугаарыг нь орчуулж хүргэх гэж байна. Би үргэлж хэлдэгчлэн зохиогч ирэхээслээд блоглуулдаг болохоор энэ дэлгэцэн дээр стикер тавьдаг байгаа. Тэрийг та бүхэн ойлгож өгөөрэй. За ингээд нэвтрүүлэгтээ орцгоё. 11 настай хүү, 5 настай охиноо өсгөж байгаа ийм аав ээж хоёр оролцож байгаа. Өнөөдрийн манай Кимжугийн бол 11 настай ахыхын тухай маш олон удаа сургуулиас нь залгаад хараал хэлээд байна. Маш сонин үйлдэлүүдийг гаргаад байна гэд багш нь хэлсэн болохоор ээж нь өөр ажилласаа чөлөө аваад хүүхдээ хэсэг гэртээ хараад ажиглаад туслахыг хичээсэн боловч бүтээгүй учраас арга ядаад энэ нэвтрүүлэгт оролцож байгаа гинэ. Гэрлснийх нь зураг байна, хүүгийн багийнхан зураг байна. Ийм хөрхөн аав ээжийн хайр болсон хүү байна. Найзуудтайгаа дотносож ойр байж чаддгүй болохоор гадуурхагдсан хүүхэд. Хүүхдүүдийн хинч найзлдаггүй нэг тийм хүүхэд байдаг да. Ээж нь бол одоо тийм хүүхэд гэж хэлж байна хүүхдээ. Хичээлээ хий гэхээр чадахгүй хараа. Би яагаад ингэ чаддгүй юм бол? Би яагаад бүх юмыг хийж чаддгүй юм бол гэл байнга өөрийгөө буруутгадаг. Би яагаад юм тэнийг юм бэ гэж хүртэл хэлдэг. Гинт уйлаал ингээл би амар хөдөлгөөд миний хийсэн бүх зүйл ерөөсө болохгүй байна. Ээжээ би яагаад ингэж чаддгүй юм бэ? Баг охин босоод ирчихсэн хоолоо идэхгээ сууж гин. Ах нь аль эзэн дуудуулгүй босцсон шүдэ угаагаад нүд хамар ам нь яг адилхан юм аа гинэ аавтайгаа. Холхоол нааш цаашаа. Хувцаа өөрөө өмсч байна. Бүх бэлтгэлээ хийж байна. Сургуультай явах. Бэлтгэл дууслаа. Тэгээ гарах гэсэн боловч би ганцаараа яв гэж юу? Ганцаараа явж та хурдан яваа гэдгсэн чинь явж ирнэ гэдэг хэцүү байна. За сургууль дээр ирж байна. Буугаад ирлээ. Хөл бөмбөгийн талбайр харж байна. Хүүхдүүд хөл бөмбөг тоглож байна. Кимжуга юу хийж байгаа юм? Нэрийг бол бүгд яг хүүхдийн нэрээр хэлдэг. Би болохоор Кимжуг гэдээ дуудчихэ. Уугийнхаа хүүхдүүдээс нэлээд жоохон биеэр жижиг гэж байна. Тэг хөл бөмбөг тоглоё гэсэн чи би чадахгүй. Би чадахгүй шít. Гэл ганцаараа ярилцсаал. Би хөл бөмбөг тоглож мэдэхгүй шít. Хүүхдүүд рүү ингээ хараад байгааг нь харахад өөрөө бол ингээ тогломоор байгаа. Би юу идэм лээ? Зүгээр уцаар тоглолт юм уу? Ямар ч сонирхолгүй юм аа. Тэг ганцаар уцаар тоглоо суудсан. Урд нь өөр нэг найз нь явсан чинь ицсэн юм уу яасан урдаа ингээ цүнхээ тавьчихж байгаа өөрийгөө нуугаад. Хүүгийн биеийн өндөр жим бол 133 дээр 27 кг гэж байна. Бусад үеийнхаа найзуудаас бол арай жоохон бага. Сургууль дээр нөгөө ингээ өндрөөр нь жигсаад штэ. Тэгээ байн хамгийн доор жигсдэг байжгаад нэг өдрөөж дээрэд миний доор нэг хүүхд зогсдог болсон гэдэг баярлаад хэлжээсэн гэж байна. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд ер нь нэг иймэрхүү үедээ нөгөө биеийнхаа хүчээр ч юм уу эсвэл жоох ингээд илүүрхэхт биеэр жижиг байхаараа ингээд хин нэгэн дээрл хүлээж байгаа юм шиг дарагдах тийм мэдрэмж авдаг гэж магадгүй. Биеэр жижиг байлаа гэд одоо бусад найзуудтайгаа найзлахад ямар нэг хэцүү зүйл байна, найзалж болохгүй байх гэсэн ойлголт бол биш ээ. Гэхдээ өсвөр нас руугаа ороод ирэхээр хүүхдүүд ингээ маш хурдан өсөх үе байдаг шүү дээ. Нэг зуны амралтаар л ингээл 10-20 сая өсөд ороод ирдэг тохиолдолч байдаг. Тэгэхээр найзууд нь тэгээд ирэхээр бас хэцүү байж магадгүй. Тэгэхээр энэ тал дээр нэг айгуу сайн дэмжих хэрэгтэй юм шиг байна. Өөртөө ихтэй байдлыг бий болгох хэрэгтэй юм шиг байна гэж байна. Амралтын өдрийн өглөө аавтайгаа агаарын теннис тоглохоор ирсэн байна. За ингээд зөхөд болно гэд аав нь хүүдээ зааж өгч байна. Болоод ингээ буугаад өгч жоод тэгсэн чи аав нь яасын наашир гэд нүдэн ухаад байна. Хөлс урсчлаа гэд. Тэгэл уйлаад аав нь юу гэлээ чамд сайн болдгүй. Зүгээр бай. Юу хийгээд байгаа юм? Чамаа ингээд байх юм л аав нь чамтай хаашаа живж чадахгүй. Уучлаарай. Уур үрээд гисэн юм аа. Гомдоод гисэн юм аа. Аав нэг юм асуучлах уу? Сургууль дээр найзууд чинь чамтай тоглолтгүй гэсэн штэ. Шалтгаан нь юу юм шиг байна гэдгсэн чинь би царамуутай болохоор тэр биш л үү дээ. Би сонирн болохоор намайг сайн байлаа гэдэг энэ нуруунд дээр зөөлөн цохиодог гэдэг чинь. Яагаад тэгстэй юм? Толгоо өвдөж. Хүүг ажиглахад нэгдүгээрт бол бүх зүйлийг амархан буугаад өчгдөг. Хийж үзээгүй ч хүмүүс л ингээ өмнө нь ганц хоёр хийж үзээд болоогүй зүйлсийг болохгүй мэн гэл шууд амар хурдан буулт хийдэг юм байна гэж. Хоёрт нь болохоор өөрийгөө дүгнэх байдал нь үнэлэх байдал нь үнэхээр сөрөг. Би царамуутай сонин хүн. Тэгээ энэ хоёр зүйл хоёулаа энэ хүүд байхаараа үеийнхэнтэйгээ байхдаа яах вэ гэхээр улмал ингээл жижигэрнэ. Үеийнх нь ямар нэгэн зүйлийг хийгээл чадчих юм байна. Би чадахгүй юм чинь гэл байнга ингэдэг.
найзуудаасаа айсан агшсан байдалтай байгаад байна. Тэгээ ийм байгаа тухгүй байдлаа яаж өөрөө ингэж зохицуулж энэ зүйлүүдээ ингэж аргалахаа мэдэхгүй байна гэж байна. Гэр бүлэрээ нэг газар ирлээ. Пудгийн кафе гэдэг нөгөө тоглоомодтай ийм хүүхдийн кафе юм байна. Бүгдийн нураалгүйгээр нэг нэгээр нь цогтөг юм байна. Сайн болцсон чи инээгээд баярлаад дараагийнхаа тоглоомыг тоглоё гэдгийгсэн чинь нэг шүдээр нь ингээд нөгөө доошо даардаг. За Кимжугийн ээж ирлээ. Бүр цаашаа очиод зогссон байгаа сандал дээр суухгүй. Буланлоо очиж зогсоод тоглохгүй. Тогломооргүй найгаад байна. Дүүжин хүртэл ингээд тоглож штэ. Ганцхан удаа игээд үзье. Хан руу тгий зогслохгүй наашаа хүрээдэр. Бас уйлсан юм шиг байна хүн. Бүр бууж өглөө тоглохгүй гэдэг чинь. Ээжигээ ч гэсэн дарах гэсэн чинь нүдэ анаад. Тэгээ ээж нь ингээд дарах ч штэ гэдгсэн харахыг хүсэхгүй байна гэсэн чинь үгүй. Хэдийгээр өмнөх тоглоомоо хөгжилтэй тоглоолтыг гэр бүлийнхэнтэйгээ маш гоё цагийг өнгөрөөсөн ч гэсэн ганцхан энэ тоглоомноос болоод энэ зүйлээс болоод энэ сте хэрэггүй ирсэн. Энэ хүүшиг жоохон зориггүй ч юм уу алдхаас айдаг болвол ямар нэгэн зүйлийг бүр эхлэхээсээ өмнө татгалцдаг, хийж үзэхгүйгээр шууд угаасаа ингэ болохгүй юм шиг байна гэж татгалцдаг. Оролдож үзээд болохгүй байх юм бол тэр нь үнэхээр хэцүү амар санагдаж байгаа болохоор анханасаа хийхгүй байхыг илүүд үздэг. Алдхаас айдаг хүүхдүүд өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нэлээд доогуур идэг гинэ. Би угаасаа л болохгүй, би угаасаа л бүтэхгүй хийж үзэн гэсэн ялгаагүй л биш дээ гэл те. Өөрийнхөө нийгмийн үн цэнийг доогуур тавьж үздэг ээ. Бусад зүйл дээр ч адилхан өөрийнхөө ямар нэгэн хичээл зүтгэлийг хүртэл доогуур үнэлдэг. Хичээлээ хийгээд хариун жоохон муу гарсан чинь угаасаа л ингэ болохгүй юм би дэмий цагаа үржтэй. Ингэнэ гэж мэдсэн бол анханасаа зүгээр хийдгүй байж. Алдаа гэдэг зүйлийг суралцах үйл явц гэж бодох ёстой байтал алдааг цэг шиг үздэг ээ. Алдааг яг бүх үр дүн гэж хардаг болохоор дахиж тэр зүйлийг оролдож үзэх тийм хүсэл төрдөггүй. Би юу идэм мэлээ? Ваа, жинхэнэ илсэн уул байна. Ямар том юм бэ? Ганцаараа яриад тойроод байгаа юм хамт тоглох уу гэдээ юусаа асуухгүй байгаа. Нэх гоё биш л юм байна. Эхлээд нөгөө амар гоё юм байна гэж хэлжсэн тоохгүйсэн чинь шууд ингэж очиод юм шидээ түшгэлж өмшглөөд. Туслахгүй бол бити оролдоод гэд энэ хүүхэд гэж байгаа энэ охин. Энэ хэдэн настай асуугаадах 3 дугаар анги байх гэдгсэн чи. 4 дугаар анги ахта юугээд олим яриад байгаа юм гэдгийг жоохон бүр муухай утгаар хэлж байгаа. Чи хэдэн настай юм? Үхмээр ээ нөө. Өөрөөсөө ахынд олим ярихаар яадгийг харуулъя. Юу гэдэг аа юм? Нохон гөлөг. Хажуудах найз нь дүү юм чин битээ тгээ гэд ивэр хэлж байгаа. Найзхаа өөр орж байгаа юм болов гэсэн чинь ганцаараа бахан хараад хэлээд амар том тоосго аваад ямар том юм бэ? Энд юун тоосго вэ? Өөрөөсөө дүү гэдгийг сонсчод амар дээрлэж эхэлж байгаа. Барьж ирснэ. Энэ саяны охины утсан дээр ингээ унгачиж байгаа. Хаглана гэдэг чинь. Яа тэгвэл надад яа гэж хүндэтгэлөө харьцсан. Хаглаагүй шүү гэлдэг чинь. 4 дугаар ангийн ахыхаа урдаас олон юм харахаар тийм болдیں۔ Гэдэг нөө багшаагаа дуудсан багш нь хүрээд ирсэн чинь тэр 2 дугаар ангийн охин миний утсыг яг хаглах гэсэн гэж шууд худлаа хэлж байгаа. Энэ ах миний утсыг тоосгоор цогсон гэдгсэн чи тоос хаанаас олсон юм? Би тгээгүй. Хаана хагарсан байгаа юм? Минийх энэс лөө хагарсан гэж худлаа хэлээд байгаа. Чи утсыг хагалсан юм уу гэсэн чинь яагаад гисэн надад хүндэтгэлөө харьцсан болохоор надад хэлэх юм байна. Минийх илүү хагарсан. Хүүгийн хувьд өөрөөсөө дүү ч юм уу өөрийнх нь дээрлэж болохоор тийм хүмүүст бүр амар хүчтэй ширүүн хандаж үеийнх нь юм уу өөрөөс нь том хүмүүст юу шиж чаддггүй тэрийг нь харахад яг ребаунд шиг байна гинэ. Бөмбөгийн газар хэрэг хүчтэй шидэгдэх тусмаа илүү нүдэш болдсон штэ. Тэр шиг яг ингээд үеийнхаа найзуудаас хэр их юм дарамт авч жоох юм агшиж ин тэр хэмжээгээрээ доод хүмүүсээ ингэж дээрлэж тэднэрт уураа гаргаж байна. Бас хамгийн санаа зовж байгаа зүйл бол өөрийнхөө бурууг юусоо ухамсарлахгүй хин нэгний буруу хийсэн зүйлийг илүү их тэрэнд ач холбогдол өгж байгаа. Өөрөө эхлээд тэр хүүхдүүдийг ингээд өдөөд юм хум шидчихээ те өөдөөс нь ингээд хүндэтгэлгүй харьцгаар өө чи ах руугаа хүндэтгэлгүй харьцлаа гэд тэр хүний бурууг илүү ингэж үлгэж авч томруулж байгаа. Бүгд бичлэгээс харсанчлан энэ дүүнэр нь Кимжугид огт буруу хийсэн зүйл байхгүй. Хин ч өдөөгүй штэ Кимжугийг өөрөө очиж үдчихэд тэнгууд уурлаж байгаа байхгүй юу? Яг үнэ хэлэхэд өөрөө ч очмоор байсан. Ахаа наашир гэд ингэ дуудаагүй. Тэнгүүд нь өөрөө шууд ингэ сэтгэл санаа муухай болсон. Тэгээ айгу муухагаар өөрийнхөө төр сэтгэлээ илэрхийлж байгаа. Өөрийг нь дуудаагууд нь. Өөрийнхөө үйлдэлийг эргэж харах гэдэг үнэхээр тутмаг юм байна. Тэгвэл энэ эцэстээ юу болох вэ гэхээр хохирогчийн сэтгэхгүй. Тэр дундаа нэлээд тохиромжгүй хохирогчийн сэтгэхгүй. Яг ингэ өөрөө хохирогч биш байх ч өөрийгөө ингэ хохирогч шиг бий болгож байна гэсэн үг. Өөрөө буруу зүйл хийчихэд хүмүүс надад л ингэдэг, надад л муухай харцдаг гэл те. Ээж тэгээ ам захаар явж байна. Энийг хийж үзэх үү?
Хүүтэн маань гэдсэн заавал хувцас тайлна гинэ. За хувцас тайлаад цогсон чинь энэ хүчийн үр дүн нь 1500, дээдл нь 8926 оноо авснаас хүү 1500 оноо авсан байна. Амар сандраал ээж юу болчих вэ? Байж та. Би илүү намхан болсон юм бах та гэл дахиад цоглоо. Гар нь хөвтөд. Бүр оноо гарч ирээгүй. Яагаад нь ойлгоо юм. Новшин сүрмээр хараал маяг үг хэлж байгаа. Хүмүүс намайг хүчгүй гэх үедээ таны ардгийн би нуугдаа явлаа. Дараагийн өдөр гэрт нь багш нь ирж байна. Одоо гэрийн багш тооны хичээлээ өргөжлүүлээд хий. Дэндүү их байна. За энийг дахиад хийгээд үзье. Үнэхээр хэцүү байна чадахгүй нэ. Дахиад сайн хар гэдгсэн чинь анхаарч харснаа уурлаад багш нь тайвшруулаад ин хийгээд үз гэдгсэн чинь сараачаад ааш гэд хараалж байна. Ер нь л ааш гэдэг юм бол байл гэдэг үгний жоон товчсон хэлбэр гэх юм уу. Тэснэ уйлцсан. Боли. Тэг хүнчлэл рүүгээ очиод дахиад уйлж гин орон дээр очиод. Хичээл хийж байгаа цэцгэл сан тавгүй болсноо хүсч. Ажиглах камер гэдэг нөгөө гэрт нь камер суулгацсан маш дэдсэн чинь миний уйлж байгааг дарсан мэдтэй битсэн мэдтэй. Камераар ингэ дарж байгааг бүгдийг харсан. Уйлж байгааг дараагүй мүү? Хүүгийн хувьд алдаанаас маш их айдаг. Түүнээс илүүтэйгээр алдсныхан дараа хүмүүс яах болоо гэхээс бас бүр их айдаг хүмүүсийн яриа үлдлээс. Хүн бүр л алдхаас айдаг, бас хүмүүсийн харцнаас айдаг. Гэхдээ тэр нь ихтгэн болвол энэ нь миний амьдрал биш, би амьдралынхаа гол дүр нь байха болчихно. Хин нэгний намайг дүгнэх үнэлэмж дүгнэлт нь үргэлж зөв байдаг биш. Хүн бүр өсвөр насыг туулдаг те өсвөр насндаа маш хэцүү энэ зүйлүүдээр дамжуулаад ирээдүйд гарах нийгэмд гарах тэр байр суурь ингээд ялан дийлж өөрийгөө олж нээдэг үе байдаг. Өөрийгөө үнэлэх үнэлэмжийн гэсэн бий болох хэрэгтэй байдаг. Хүүгийн хувьд энэ жоохон хитэрч гисэн байна. Тэгээ энэ зүйлд хитрхи ач холбогдол өгöd байгаа болохоор улам ингэж хэцүү байгаад байна. Дараагийн өдөр гэртэн зочин ирлээ. Маш дуртай хаалга нээж өгч байна. Удаан хугацааны дараа уулзсан найз наа. Одоо нөө найз нь ингэж өдөрт ийм 4 зүйлийг хийдэг гэж байна. Хичээлээ тараад онлайн хичээл сонсоод үгцэн ирлээд. Тэгээ энэ хичээл үгийн хувьд бол 3 дараа хүртэл тэквондод явсан. Тэгээ тэквондогоо болсон. Бас өөр онцгой үйл ажиллагаанд ингээд юмд явуулсан ч гэсэн болсон. Тэгээ одоо бол бүр ингээ ганц л хичээл хийж байгаа. Бусдын ингээл хассаар гагаад. Тэг яг хүүгийнхаа хэлснээр ингээ үнэхээр хиймэргүй нэ гэхээр хиймэргүй байна гэхээр болиулдаг. Тэгсэн хідэж би үнэхээр ингээ ядарч байна. Оройн гэр бүллээрээ хоолоо идэх гэж байна. Хүүдээ сэрээ авчид тавьж байгаа. Аав савхаа авчид тавиад тгсэн савхаар идэж үзье гэд тасглаа игээд гисэн чаа. Ээж нь амар ширтээ тараа суугаад байгаа нэлээ жоох муухай. Солонгосч угаасаа нөө багасаа сав хорил сургадаг. Тэгээ 4-р ангийн хүүхдүүд аль хэзээ сайн байраад тоол идэж чадах ёстой насан дээр ирсэн. Дүүн ингэ шууд аваад идчихэж байна. 5 настай дүүн. Царайных нь хувирал нэлээ муул байгаад нээж нь. Яагаад ингэ хүүгээ оролдож яхад муухаараа суугаад байгаа юм бэ гэдгсэн чинь яг нэвтрүүлэгт орохоос нэг өдрийн өмнө нөгөө гэр бүлээрээ хоолж байгаа сав өгсөн чинь ээж нь ус авах гээд бос хооронд хүүд хувцсан дээрээ кимчиг асгацсан сууж исэн. Тэгэл сав мохоо баг ингэ хуулах байгаа юм шиг амар уурлаад тэмцэл болсон болохоор жоохон ингэ хашраат чих юм уу савхыг нөхгүй сэрээгээр идүүлж байгаа. Одоо хүртэл ингэ ажиглах юм бол хүү настай нь харьцуулахад насандаа хүрэх хэмжээнд ингэ төлөвшөөгүй сайн юмнуудаа сураагүй байгаа юм шиг харагдаж байна. Нийгмээс авж байгаа ямар нэг нөлөөлөл ч юм уу те хүмүүсийн үгийг ингээд яаж хүлээж авах ойлгох гэдэг зүйлээ сайн мэдэхгүй байгаа юм шиг байна. Докторын хэлж байгаагаар үеийнх найзуудтай энд байлэхэд хүү арай нэг төвшин доогуур байгаа шүү дээ те. Тэгэхээр өөрийнх нь энэ төвшин тохирсон зүйлсийг ингэж зааж өгөөд чаг гэхээр одоо хүүг жоохон өдөөх юм уу нэг хийх сэдлийн төрөлтөл ингээд хийлгэх тэр зүйлийг аав ээж нь хийхгүй байгаа юм шиг байна. Ямар нэг зүйлийг чадахгүй байгаахын хувьд бол аав ээж нь сэдэж өдөөж тэр хүүхдийг ингээд нэг тийм аргыг нь олохгүй байна л гэсэн үг. Тэгээ хичээлээ хийхгүй байна чадахгүй байна гэдэг юм бол хичээлүүдийг нь хасаал савхаар идэж чадахгүй байна гэдгээр нь савхыг нь болиулаад сэрээгээр идүүлээл. Өнөөдөр савхаар сайн идэж чадахгүй байсан ч болно. Тэгэхээр урд нь сэрээгээр идэхээр амар байгаа штэ. Ээж нь болохоор тэр амар байдалд нь хүүгээ орхиод байна гэсэн үг. Энэ нь хүүгийнхаа төлөө юу ээж та өөрийнхөө амар байдлын төлөө юу заавал сайн үр дүн гарах албагүй өнөөдөр савхаар идээд үтсэн чинь заавал ингээ мундаг шууд идэх албагүй тэр үйл явц нь маш чухал бага хэмжээний цөхрөл алдаа энэ зүйлүүдийг ингээд хүүхд өөрөө мэдээд тэрийгэ давж гараад өсөх ёстой байтал энэ алдааг давах тэр боломжийг нь эцэг их нь өгөхгүй байна тэгэхээр хүүхэд томорч өсч чадахгүй байна хүүхдийг зүгээр ингээ амар орчинд нь үлдээчихэр тэр хүүхдэд өөрт нь гоё байх үгүй улам л өсөж том болж чадахгүй юмыг шинээр сурч чадахгүй өөртөө итгэлгүй сайн хэлэх зорилго биш
Хүүхэд өөрөө давж чадсан бахаар зарим үед нь туслаад, хилээд, дэмжээд, араас нь түлхээд хамтдаа даван туулна гэдэг үнэхээр чухал аа. Үргэлжлүүлээд гэртээ гурлаа суугаад уцаараа оролдоод. Өнөөдөр хідээс жилээ их ингэ асууж байна. Одоо 3 цаг болж байна. Тэгсэн 7 гээд хийгээд тэгсэн чи ээж нь тэг. Ваа 4 цаг үлдлээ. Бүхэлд нь 4 цаг тоглол гэж зүгээр орхиж түүхтэй. Нэг ч удаа ерөөсөө ингэж юм хэлэхгүй. Тэгсэн гэрт нь хүн ирлээ. Имэн ирж байгаа. Энэ гэрт цуг амьдардаг гинэ. Тэгээ имэн ажил хийдэг. Юян пуусаа гэдэг нөгөө хөшин хүмүүсийг асрах тийм азар асрагч маягийн ажил хийдэг юм байна. Асрагч л гэсэн үг. Нэг хичээлээ ихгүй байсан гэсэн 7-оос хийн гинэ гэдгсэн чи байж байгаа тийнэ яагаад 7-оос хийж байгаа юм. Газ хийчихвэл амар штэ гэ имэн хэлж чинь. Ээж нь уцаа авахал. Тэгээ гэрийн уур амьсгал шал ондоо олчихсан нэг ээж гэрт ирж байгаа юм шиг. Энийг том охин шиг ингэ зурагтаа үзээ сууж байгаа. Ээж нь ажиллаа хийж ирчээд бүх хоол ундыг хийж байна. Авгаа энэ хямыг хизээ ингэж тавьсагч мэдхгүй. Юу ярих вэ? Тэнжанчигээ омог бүкэм хоолойгээ ширээгээ засаад ээж нь ямар ч хүчгүй суусаар л та өөрөө хоолой хийдгүүгээ ээжээс асуусан чинь аав нь их ихтэй хийдэг. Аав нь бүр амар орой тараад ирж байна. Охиноо усанд оруулаад гойм идэх чинь. Оройдсон болохоор хоол хийж идэж чадахгүй гойм чанд идэж байна. Тэгээ аав та яага гойм идэж байгаа ч нэлээ орой болчих гээд. Оройны 10 цаг ш. Хогоо гаргаа хийчихнэ. Шүн боллоо. Ээж нь унтдаггүй уцаа орлоод. Хойлонд нь сэрээ өчөх гээд гадуур хоол идчихээн. Савх хаанагаа юм. Савхын ч мөдөө хураацсан. Би савх хэрэглэх байсан юм. Эмээхийгаа хэрэглэх дэмэн өгч. Би ийм том болчоо одоо савхаар идэх ёстой штэ. Би та хоёрт хэлэх юм байсан юм аа. Би нэг ч удаа юм ярьж байгаагүй боловч хүргэн үнэхээр бат бих мундаг хүн маш их талархдаг. Гэхдээ жоохон хэтрүүлэх үе байдаг. Ийм жоохон хэлж болох зүйлийг ингэ томруулаад хүн дээр хэлдэг. Аавыг нь хүүдээ ингэ илүү хатуу байгаад идэг аа л гэж хэлээд тах шиг байна. Одоо охиндоо хэлж байна. Би ингээ хоолыг илүү хэцүү байгаад байдаг болохоор хүргэн ингээ дандаа хийж байгаа штэ. Би байн хүргэндээ уучлал хүсдэг. Би ихэндээ хийдэг л байсан штэ. 2 хүүхдээ гаргачаад ажлаас ирэхэд нь хоолунд бүгдийг л хийдэг байсан штэ гэдэг 10 жилийн өмнөх юм ярьж. Кэмжүүгийг босоод хичээлд явахад нь чи гэсэн босчээ гэдгсэн босдог оо. Тэгэл үргэлжлүүлээ хэлсэн чинь хэлчихсэн юм чи наадах ч юм уу? Яа гэдэг аа ингээл тийчсэн. Чамайг сайн ивэл сайн байна гэл хэрэлтэл нэг онц юм ярихгүй. Чи уцаал оролддог гэдсэн чи хүүхдүүд ирэхээс өмнө л оролддог штэ гэл өөрийгөө өмөрөл. Санаа зовсондоо л ингэж хэлж байна. Илүү хичээцгээе. Хурдаа ойлголоо гэж хэлгээдс чи ойлголоо ээж. Санаа зовсондоо юм ин уйлж байна. Хүүдээ ингэж хийгээд өгч юм бол илүү амар байх гэж бодсон бодлууд маань эсрэгээрээ хор болж исэн байж магадгүй юм байна гэж ойлголоо гэж хэлж байна. Цаашдаа илүү хичээх хэрэгтэй болтой гинэ. За тэгвэл маш чухал Кэмжүүгийн сэтгэлийг сонсох цаг. Кэмжүүга сайн уу? Өөрийгөө танилцуулаад өгөөч. Өөрийгөө танилцуулахаа. Би том болоо цагтаа алмаар байна. Хүчтэй болмоор байна. Тэгээ өрөөнд ингэ нөгөө өргөдөг юм ч гэсэн байгаа. Ойр санаа зовж байгаа юм байна уу? Санаа зовлт байгаа илүү. Ганцаараа байх үедээ ганцаарддаг. Хинч байхгүй үед ганцаарддаг. Дотн найз байгаа юу? Бараг байхгүй юм шиг байна. Дотн найз хамгийн хэрэгтэй энэ насан дээр. Би хөлбөмбөг сайн тоглож чаддгүй болохоор найзгүй байх. Би хичээлдээ ч гэсэн муу. Би тоон дээр нэг ч удаа 100 авч байгаагүй. Сайн чаддаг зүйл байхгүй болохоор үргэлж гомдож дотроос ингээд уур хүрдэг. Болохгүй яагаад би чадахгүй байгаа юм бол гэж цаашаа ч уйлж байгаа хгүй юу зайлвал тэгснэ аавда хөлс гарцсан гээ худлаа хэлээд намаа ингээд зөхөөд өгөөж сайн байлаа гэж зөхөөд 6 дахь өдөр камеранд бичигдснээр та хэрвээ намайг байхгүй болчвол хэр их уйлах вэ? Яагаад тийм ярьж байгаа юм? Тийм юм байхгүй. Амьдралдаа байсан хамгийн их хэрэг уйлах уу? Кэмжүүгийн хүсэл нь найзуудтайгаа дотн байгаад ухаантай хүн болохыг хүсэж байна. Тэгээ сая нөгөө нэг өгчүүл яах уу гэсэн утгатай юм асуусан чи аав нь шууд дагаад өгнө гэж хэлж байгаа. Тэгээ ээж аав надад тусалсан бол сайхан байна. Үнэхээр уушлал хүсэж байна. Хүүдээ дутагдaltaй зүйлүүдийг нь сайн дүүргэж өгч чадаагүй юм шиг байна. Хүүхд маань хэцүү байгааг нь мэдчихсэн ч гэсэн тэр сэтгэлийг нь уудалж харж чадаагүй юм шиг байна. Өнөөдрийн solution нь бол өөртөө итгэх байдлыг өсгөх. Дэлхий дээр амьдрахад хэрэгтэй зүйлсүүдийн зааж сургаад ямар нөхцөл байдалд юуг яаж өөрийнхөө насан тохируулж хийхийг зааж өгөх нь үнэхээр хамгийн зөв болтой. Тэгвэл жоохон амар тайван аз жаргалтай байна гэж өөрийгөө бодож амьдрах баха. Solution ихэлсэн байна. Тол руу хараад өөрийгөө би царайлаа гэж хэлнэ гинэ. Амар хөрх ихлээд ин харж байгаа өөрийгөө. Тэгснээ амар үгүй хийхгүй. Тол харахыг хүсэхгүй байна. Хиймээргүй байна. Би өөрийнхөө нүрийг хармааргүй байна. Би найзтайгаа дотн байж чадна гэдгс би найзуудтайгаа дотн байж чадахгүй өөртөө итгэлгүй байна. Би хүчгүй.
Хичээлдээ ч муу хүүхдүүд дандаа намайг доромжилдог. Өөрийгөө илүү хайрлсан байсан сайхан байна. Чи үгүй гэд уйлж. Миний өөртөө итгэх байдал ингээ алга болчихсон байх чинь би яах юм? Энийг ялан дийлэх хэрэгтэй гэсэн чи ялж чадахгүй. Дараагийн өдөр би анх удаа хийж байгаа ч тэгээд бус найзууд нь болохоор юм бүс нь өөр байна. Өөрөөс нь өндөр ах. Юу вэ гэлтэж. Би өчгөө болохоор гэл. Аав нь гараад ирлээ. Надад цаан бус байхгүй. За аавтайг бэлдээд үзье. Эндээс барьжээ. Сайн ойрч шиг ингэж хүчтэй байд юм аа. Аавгаа ингэ барь та. Аавтайгаа бэлтгэл хийсээр л. За чаднаа. Өөртөө итгэлтэй. Оо. Өөртөө итгэх байдлын график гинэ. Дүүрлээ. Ийм сайн хийж байгаас тээ. Өөртөө итгэлтэй шүү за. Дараагийн өдөр энэнийг хан зогоохгүй энийг 50 удаа бичээрэй гэд хөдөлсөн байгаа. Ямар том болчихвоо. Нэг л бичсэн өөртөө таалагдахгүй. Том бичсэн ч хамаагүй чи өөр ингэж хүснээрээ бичгээд гэж. Сайн зурж чадахгүйсэн ч гэсэн хамгийн сайнаараа хийх нь илүү чухал уу гэж асууж. За нэлээ төлрөөл бичээлээ. За 50 хуудсыг бичиж дуусглаа. 50-ыг ингэ шалан дээр өрөөд тэгээд зургийг дарж өгч. Энэ тойргийг 30 удаа тойрно. 1.5 км газар гэсэн үг юм байна. Энэ бөөрийнхийг 30 тойрох юм бол ээж хэд болж юмс ч 5. Хэд болж юмс чи 19 гэж чи ээж хэцүү байна. Амьсгалж болохгүй байна. Хийж чаднаа. Жох усуучих. Бүүлжих чаа юм шиг амар толгой эргээд байна гэдэг чинь. Явцгаая. Үнэхээр мундаг байна гэж ээж та ч гэсэн хөөрхөн шүү. Ганцхан тойрог үлдлээ. За сүүлийн тойрог амжилт. Мундаг шүү. Тэ өөрөө ямар нэгэн зүйлийг хийснийхаа дараа өдрийн тэмдэглэл дээр ингэ бичиж гэн. Өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдэрсэн зүйлсээ хэцүү байсан ч гэсэн эцэг хүртэл өөрийнхөө бүх чиг дайшлаад хийсэн болохоор үнэхээр гоё байсан. Ээжтэй хайртай шүү. Баярлалаа. Бити өвдөөрэй. За өөрийгөө танилцуулах дасгал бас хийж гэн. Одооноос өөрийгөө танилцуулъя. Миний дуртай зүйл бол тоглох. Аав ээж хэлээрц ингэ нэмээд хэлээрэй. За дахиад игээд үзье. Манай гэр бүл ээж аав эмээ дүү би өөрийгөө танилцуулах бэлтгэлээ хийж байна. За найзуудынхаа өмнө өөрийгөө танилцуулцгаая. Хин их үү гэсэн чинь би гээ гараа өргөж байна. Өөрийгөө дандаа бусдаас нуудаг байсан хүн маань сайн байна уу? Би бол Кимжоги. Өөрийгөө танилцуулъя. За өөрийгөө маш сайн танилцуулаад дууслаа. Асуулт байна. Дуртай тоглоомч юу юм? Хөөх нэртэй юм байна гэж саяны охин магтж байгаа. Тэр арай ээжтэйгээ дахиад бэлтгэл хийж байна. Царайлаг байна. Хийж чаднаа. Бүгдийн сайн хийж байгаа нь үнэхээр гоё байсан. Эцээ хүртэл хийх итгэлийг олсон юм шиг байна. Хүүхдтэйгээ эцээ хүртэл хамтдаа хийнаа. Өөртөө итгэлтэй байна. Ээж намайг дэмжсэн болохоор хийж чадна. Ийм гэр бүлийн тухай өнөөдөр гарлаа. За та бүхэнд маань ямар санагдсан бэ? Надад бол цаашдаа ингэж өөртөө итгэх итгэлийг олж авах юм шиг санагдлаа. Ээжийг нь буруутгах ч юм уу, хин нэгнийг буруутгаж муухагаар хэлхээс илүүтэйгээр өөрсдөө амьдралд хүлээж авахыг аваад хэрэгжүүлэнгээ үзсэн илүү зүгээр байхаа. За тэгээ бүгдээрээ миний бичлэгийг хүртэл үзсэнд баярлалаа. Миний Instagram хаягийг дагаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.